Өнөөдөр та бүхэндээ бороо яагаад ордог вэ гэд маш энгийн асуултыг баг хүүхд болгон тавьдаг. Бид нар ч гэсэн биенээсээ асуудаг. Гэхдээ яагаад ордгийг зүгээр мэддэг ч юм уу, мэдгүй ч юм уу, зарим тохиолдолд зүгээр л ингээд марцгнаад ингээд хариулахгүй өнгөрөөд явцдаг л та. Гэхдээ бороо яагаад ордог вэ гэдгийг магадгүй хүүхдтэй ч юм уу, найзтай ч юм уу тайлбарлаж чадчихээн гэдэг бол бас шинжлэх ухааны мэдлэгтэй. Бороо яагаад ордог вэ гэдэг зүйлээр маш олон одоо байгалийн үзэгдэл зүйлийг тайлбарлах тийм боломжтой болдго юм аа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ бороо яагаад ордог вэ гэдэг сэдвийн хүрээнд тэрийгэ тайлбарлангаа бас энтэй холбоотой англи үгсийг, мэргэжлийн үгсийг одоо давхар танилцуулаад ингээ явъя гэж бодож байна. За, Why does it rain гэсэн ийм зураг байна. За, энэ зураг дээр бол бороо хэрхэн ордог үйл явцыг 1-ээс 6 хүртэлх дараалалаар үзүүлсэн байна. За энэ дээр бол гол гарч байгаа үгнүүд болохоор бидний сайн мэддэг the sun, energy, gravity буюу дэлхийн татах хүч. За мөн air агаар. За heat up буюу халаах гэсэн үйл үг байна. To rise буюу хөөрөх, өсөх гэсэн үйл үг байна. To cool буюу хөрөх гэсэн утгатай, хөргөх гэсэн утгатай үг явж байна. Condensation гэсэн конденсац гэж хэлдэг. За тэр үг явж байна. За монголоор бол усны уурын өтгөрөлтэй ус өтгөрөх үйл явц буюу усан тусал болох үйл явцыг конденсац гэж хэлж байгаа. За дараад нь бол cloud гэсэн үг байна. За үүл гэсэн үг. За дараагийнх нь болохоор to form гэсэн үг байна. Бүрлдэх. За хэлбэртэй болох энэ ч буруу утсан хэлбэржих гэсэн утгатай. За мөн дөрхөө олох, ямар нэг зүйл дөрхөө олох гэсэн санаа бас илэрхийлдэг. За тэгээд rainfall гэсэн үг байна. За ийм үгнүүд орсон байна. За тэгээд яагаад бороо ордог вэ гэж. Тэгэхээр бороо орохын тулд аливаа нэг үзэгдэл бий болохын тулд заавал ч хүчин зүйл нөлөөлнө. Хүчин зүйл гэдэг нь юу вэ гэхээр учир шалтгааныг хэлж байна. За энэ бороо гэдэг зүйл маань өөр усны эргэлтийн, байгаль дахь усны эргэлтийн нэг хэсэг бүрэлдэхүүнд орж байгаа нэг байгалийн үзэгдэл юм. За энэ бороо гэдэг зүйлийг үүсгэдэг хоёр тийм чухал хүчин зүйл байна. Хамгийн чухал хоёр хүчин зүйл нь болохоор нэгдүгээрт нь болохоор the sun буюу нарны энерги, energy буюу нарны энерги тэр нарнаас ирж байгаа дулааны долгион. За тэр зүйл маань газрын гадаргын одоо нуур, тэгээ газрын гадарга, гол мөрөн, за далай дээр бол далайн усыг халааж байгаа. За энэ бол хамгийн нэгдүгээр чухал хүчин зүйл. За дараад нь болохоор дэлхийн гүнд байдаг нөгөө gravity буюу дэлхийн татах хүчийг ярьж байна. За энэ татах хүч бол аливаа зүйлийг байнга татчихийдэг зүйл гэсэн үг. Хэрвээ магадгүй газрын гадаргаас дээшээ явсан зүйл бол буцаад заавалчгүй татах хүчинд gravity-д байнга татагдж байдаг гэсэн үг. За ийм хоёр зүйлээс нарны энерги тэгээд нөгөөх нь болохоор gravity гэдэг хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр бороо ордог гэсэн үг. За тэгэхээр үйл явцыг тайлбарлая. За нарнаас энерги ирлээ. За нарнаас энерги ирэнгүүт дэлхийн гадаргыг ингэж халаадаг гэсэн үг. За энэ дээр болохоор the sun heats up the air буюу гадаргыг халааж ийн гэсэн үг. За ингээ халсан агаар яадаг вэ гэхээр халсан агаар тэлээд тэрэнд их хэмжээний хөнгөн болно. Тэр халсан агаар дотор нөгөө газрын гадарга дээр байсан ус маань халсан агаартай дээшээ хөөрдөг гэсэн үг. За тэр үйл явц нь болохоор air rises буюу одоо халсан агаартай усны ур дээшээ хөөрнө гэсэн үг. Мэдээж тодорхой өндөрт хүрээд нөгөө их хэмжээний усны ур агуулсан агаар маань хөрж эхэлнэ. За энийг бол cooling-тэй, cool буюу хөрөх явц явагдана. За ингэнгүүт конденсац усны уур маань конденсац болох үйл явц явна. Өөрөөр хэл уур маань усан тусал болно гэсэн үг. Өөрөөр хэл тэр агаард байгаа их хэмжээний усан туслууд маань ерөнхийдөө биднэрт үүл гэж харагдаад байдаг. Яг үндэ бол яг тийм. Маш их усан туслууд хоорондоо одоо барьцалтаж нийлээд ингээ харагдж байгаа байдал нь бол үйл. За энэ конденсацны улмаас үүл үүснэ. За ингээд үйл үүсээд за үйл маань болохоор бүрлдэж байгаа тийм clouds
form янз бүрийн байдлаар тийм сэмжин үйл ч юм уу, бөөн үйл ч юм уу янз бүрийн хэлбэрээр бүрэлдэж бий болно. За ингээд бүрэлдэж бий болсны дараа яадаг вэ гэхээр нөгөө хүндийн хүчний нөлөөгөөр буюу нөгөө их хэмжээний усны тусалтай үйл маань даахаан болоод жингээ даахаан болонгууд нөгөө усан туслууд маань хүндийн хүчний нөлөөгөөр газрын гадарга руу буцаад ингээ бууна. За энэ үйл явц бол бороо орох буюу хур бороо гэсэн үйл явц rainfall гэж нэрлэж байна тийм ээ. За ийм байдал маань ингээд байнга давтагддаг гэсэн үг. За тэгэхээр газрын гадраас усны ур дээшээ хөрлөө. За хөрснийхэн дараа өтгөрөөд үйл боллоо. Үйл маань хүндийн хүчний нөлөөгөөр үүлэнд байгаа усан туслууд маань хүндийн хүчний нөлөөгөөр бууна гэсэн үг. За энэ бол яг бороо ордог үндсэн үйл явц юм. Тэгэхээр бороо яагаад ордсон бэ гэхлээр нэгдүгürt нарны энерги, gravity гэдэг зүйлүүд хэрэг болдог шүү. Эдгээр зүйлсээс болж ийм болдог шүү гэж ингэж тайлбарлаж чадах юм бол энэ бол хамгийн сайн шинжлэх ухааны тайлбар болно. Та бүхэн ч гэсэндээ хүүхдүүдтэй энийг бас тайлбарлаж өгөөрэй гэж хүсье.